Хүн бүрийн дотор хоёр янзын хүн байдаг. Нэг нь таны төлөө сайн хүн, нөгөө нь таны эсрэг муу хүн. Таны төлөө сайн хүн мэдээж таны сайн сайхны төлөө байна. Харин таны эсрэг муу хүн таныг үргэлж доош нь татах хүсэлтэй байна. Жишээлбэл та тамхинаас гарах хүсэлтэй байлаа гэж бодоход таны эсрэг муу хүн танд юу гэж хэлэх вэ гэвэл чи яг одоо тамхиа гарч татахгүй бол үхэлээ. Газ тамхиа татчихад орж ирээд ажлаа өргөжлүүл. Үгүй бол чи ажил дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Уурчин хүрнэ, нэрмэнд чин орно. Тиймээс энэ завшааныг ашиглаад бушуухан тамхиа гарч тат гэж хэлнэ. Харин таны эсрэг сайн хүн танд юу гэж хэлэх вэ гэвэл тамхи татсны хэрэггүй. Нэг удаа дэвчээд өнгөрөөчих. Тамхи татах юм бол ахиад л муухай өнөр өнөртнө. Ахиад л амчин заваартна. Ахиад л дотор ч муухай оргин хоол идэх хүсэлгүй болно, ирч хүчгүй болно. Тэгэж тамхи татсны дараа хэрэггүй татаж гэж та дандаа боддог үстэй. Тиймээс тамхи татсны хэрэггүй гэж хэлнэ. Таны төлөө сайн хүнийг та сонссноор хизээж буруутгахгүй. Харин таны эсрэг муу хүнийг та сонссноор үргэлж асуудалтай, айдастай байх болно. Таны төлөө сайн хүн маш ухаантай. Таны хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ гэдгийг бүгдийг маш сайн мэддэг. Тэр ч үднээсээ та яавал дээрвэ, юу хийвэл дээрвэ гэдгийг сайн мэддэг. Харин таны эсрэг муу хүн бол маш бялдууч. Таны талд ороод байгаа юм шиг боловч цаагаараа үргэлж таныг хөнөөх, таныг уруудуулах, таны амжилтын эсрэг, таны эрүүл мэндэд хортой зүйлүүдийг хийхийг шаарддаг. Энэ хоёр хүн үргэлж тантай хамт байх болно. Бүр насан туршид ч хамт байх болно. Энэ хоёр хүний аль нэг нь та илүү их сонсно, тэр хүн улам хүчрэх болно. Тиймээс өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл энэ хоёр хүн танд юу хэлж байна вэ өнөөдөр? Та энэ хоёр хүний аль нэг нь илүү сонсож, аль нэг нь илүү хүчрэх болгож байна вэ? Энэ тухай доор ярилцъя, сэтгэлдээ үлдээгээрэй. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа, цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.